Монголын улаан загалмай хороо Булган аймгийн засаг даргын тамгын газар хүнсгүүтэй аж ахуйн газар хамтран залуу малчдын туршлага солилцох сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Энэ удаагийн зөвлөгөөнд Дархан, Сэлэнг, Орхон, Булган аймгийн залуу малчид оролцож байгаа юм а. Сүүлийн жилүүдэд залуу малчдын тоо харьцангуй багасныг судалгаагаар тогтоосон. Мал маллаж буй малчин үрхийн ихэнх хувийн дунд болон түүнээс дээш насны хүмүүс байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байгаа. Мөн малын тоо жил ирэх бүр нэмэгдэж бэлчээрийн мал аж ахуй сүүлийн жилүүдэд хумигдан малын тарга хүч авдаг байсан эртний аргууд багасж байгаа энэ цагт Монголын мал аж ахуйн салбарын сорвууд Дархан, Сэлэнг, Орхон, Булган аймгийн 200 гаруй малчдад өөрийн туршлагаа солилцлоо. За энэ зөвлөгөө бол би их сайхан зөвлөгөө болно гэж бодож байна. Энээс өмнө би өмнө аймгийн хангорсон байх. Тэгээ өмнө нь бас Булган аймгийн урдлын сумдуудаар явж байсан нэг ус удаа. Тэгээд энэ Булган аймгийнхныг малчтын төлөөлөлт их малчтад ер нь их хүрэх тийм их сайхан зөвлөгөөнийг хийх гэж маш их боддог. Ер нь бол хийдэг юм билээ. Би олон аймгаар явж байсан. Үнэхээр энэ бол малчд хүрэх гэсэн яг малчтын сэтгэлийг одоо өдөөж өгөх гэсэн одоо нөхөрлөл болох хоршоо болохоос ихсүүлэл ингээд энийг үүд хаалгыг нээж өгөх гэсэн одоо малчтын хөгжлийн гарцыг нээж өгөх гэсэн ийм зөвлөгөө одоо болж өгнө гэж би бодож байна. Өнөөдөр бол нэлээд сайхан одоо илтгэлүүд бас явагдлаа. Энэ дээрээс малчт маань нэлээд ойлгох бах. Яг өнөө 40 хүрээд одоо хүний тогтдог нас одоо энэ дээр энэ залуучууд маань одоо бол бас юм багач гэсэн юм хал үзэж халуун чулууд олоолцсон. Цааш мал аж ахуйн бизнесийг яаж хөгжүүлэх вэ гэдгийг өнөөдрөөс бас нэлээд гарцын болох байхаа гэж бодож байна. Тэгээд энэ Булган аймгийн одоо энэ улаан загалмай нийгэмлийнх нь Булган аймгийн тамгын газар, засаг дарга тамгын газар, мөн улаан загалмай нийгэмлийнхэнтэй одоо надыг одоо тэр газраас өмнө аймгийг төлөөлж урьж ирүүлсэнд би их баярлалаа. Өнөөдөр би туршлага ярих бас туршлага судлах ажил бас нэлээд явагдах байхаа. Тэгээд энэ зөвлөгөө малчтын зөвлөгөөний энэ үйл ажиллагаанд амжилт хүсье. Энэ зөвлөгөө бол цагаа явуулсан их сайхан асуудал хэлцэж гэнэ гэж бодож байна. Энэ залуу малчид, ахмад малчид, дунд насны малчид ингээд 3 үеийн малчтын бол зөвлөгөө болж байгаа юм гэсэн ийм бодол надад төрж байна. Үнэхээр л булганчууд энэ мал сүргийн талаар аймгийн удирдлагууд анхаарч энэ цагийн ажлыг олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж малчтын цаашдын амьдралд үр өгөөжтэй тийм алхам хийж гинэ гэж би бодож байна. За зөвлөгөө бол эхлээд явж байна, сайхан болж байна. Аймгийн дарга нар бүгдөө хурлынхан дарга, засаг дарга нь тэгээ эрдэмтэн мэргэд тэгээ улаан загалмай нийгэмлэгийн удирдлагууд оролцож байгаа. Энэ малчтын талаар төрөөс явуулж байгаа бодлогыг энэ аймаг хэрэгжүүлэх талаар ихээхэн зүйл хийх гэж байна гэсэн тийм сэтгэл бол надад төрж байна. За залуу малчтууд сайхан байна. Залуучууд их олон ирсэн байна. Ахмадууд нь цөөхөн байна. Дунд үеийнхэн ахмадаас арай олон байна. Тэгэхээр энэ бол хүмүүс ер нь ямар хөө туршлагатай хөгжүүлэн ажиллаж ирсэн гэдгийг хөгжүүлээсээ ухаан сонсоод тэрнээс ах нэгийг аваад хаях нэгийг хаяад ингээ яах юм бол тэр хүмүүст бас нэг хэдэн өгүүлдэглөө гэсэн тийм сэтгэл төрж байна. Залуу малчдын туршлага солилцох сургалт зөвлөгөөнд Монголын улаан загалмай нийгэмлэг ихэнх ач холбогдлогоо оролцож байна. Монголын улаан загалмай нийгэмлэг өнгөрөх өвөл өвлжөрт хүндэрсэн сумдад үүсгэж бусад эд материалын тусламж үзүүлсэн бөгөөд манай аймгийн тишиг сумыг сонгон малчдын аж амьдралын судалгааг хийсэн байна. Цаашдаа ч малчдын ах уй амьдралд анхааран ажиллана гэдгээ Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга онцолж байсан юм. Монголын улаан загалмай нийгэмлэгийн нэг гол үндсэн үйл ажиллагаа бол зуудын эрсдлийг бууруулах, байгалийн гамшиг болсон үед ард иргэдээ бэлэн байлгах, даван туулах чадварыг сайжруулахад бид онцгой үүрэгтэй ажиллах, төрдөд туслах үүрэгтэй ийм үндэсний хүмүүнлэгийн байгууллага. Тэгэхээр ийм малчдын одоо бүрчилсэн зөвлөгөөнийг, сургалтуудыг бид олон
газар одоо энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Булган аймагт 4 аймгийг хамарч байна. Хинтээ аймагт зүүн 3 аймаг болон бас одоо өвөр Монголын хил залгаа малчид бас оролцох юм. Ер нь Монголын одоо гол эдийн засгийн маань үндэс малчид бол бид дэмжих үүрэгтэй. Монголын улаан загалмай нийгэмлэгийн гишүүд, онцгой гишүүдийн дийлэнх хувь нь бол манай малчид байдаг. За энэ Булган аймгийн зохион байгуулж байгаа Монголын улаан загалмай нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Булган аймагт зохион байгуулагдж байгаа залуу малчдын туршлага солилцох бүсгийн зөвлөгөөн гэж хийж байгаа. За энэ бүсгийн зөвлөгөөний зорилго нь юу гэхээр зэрэг манайх зудад нэрвэгдээд буюу одоо байгалийн элдв гамшиг үзэгдэлж буюу одоо малаа өөртөөхөнд даргалуулж чадахгүй байгаа, махан дараагахуулж чадахгүй байгаа буюу одоо тийм уламжилж ирсэн сайхан аргуудаа суралцахгүй байгаа залуучуудаа мал маллагааны арга туршлагыг судлуулахаар гээд алдартай малчид зөвлөгөө өгдөг улсуудыг авчирлаа. За эд маань бол их сайхан ярилцсан шуурч малчдын маань сэтгэл их хурц малчд маань их сайхан баяртай байна. Тэгээ энэ зөвлөгөөний эцсийн зорилго бол ерөөсөө хүн хүндээ нөхөр байж, хэн хэндээ дэмжлэг болж ажиллаж амьдрцгаая гэсэн зорилгыг л одоо энэ тэмцээнд зөвлөгөөн дээр агуулж байгаа юм. Тус зөвлөгөөн цагаа олсон арга хэмжээ болж байгааг уулз зөвлөгөөнд оролцож буй малчид хэлж байсан юм. Малын тоо толгой өсч бэлчээрийн даас хэвтэрсэн өнөө цагт малын ашиг шимийг хэрхэн нэмэгдүүлж мал маллах цаашлаад фермер хоршооны зохион байгуулалтад шилжих талаар мэдээлэл өгч байгаа нь онцлог зүйл байсныг тэд тэмдэглээ хэллээ. За ер нь энэ арга хэмжээр нь явж байгаа нэг сайхан болж байна. Ялангуяа энэ ахмад малчингууд ер нь бүгдээрээ одоо ирээдүйн ер нь малчтаа ер нь ийм зөвлөгөө өгч байгаа нь одоо бидний хувьд маш их туршлага болж байна. Тэгээ ер нь дахин ийм арга хэмжээ ер нь явуулж гасаа л гэж хүсэж байна да. Энэ зөвлөгөө маш залуу малчдад бол маш хэрэгтэй. Би малчин болоод 2 жил болж байгаа учраас надаа мэдэхгүй маш туршлагагүй малчин. Тэгэхээр энэ бол цаашдаа болж ямаар ахмад малчтаа сонсох зүйл зөндөө байна. Амьдралд хэрэгтэй юмнууд маш ихийг ярьж байна. Сургалт зөвлөгөө ерөнхийдөө их таалагдж байна. Маамгуугаа хэлж байгаа хоршоол нөхөрлөл байгуулна гэдэг бол маш зөв санаа. Яг хөдөө манайх бол яг ганц гэрэл байдаг. Тэгэхээр хүн бол маш муу. Тухайн үед ингээд цаг бусын юу гарахад бол хэцүү байдаг л да ерөнхийдөө. Тэгэхээр тэр хоршоол нөхөрлөл байгуулчих бол ерөнхийдөө их зөв санагдлаа. Сэлэнгэ аймгаас ирсэн. Заламжлалын зөвлөгөө орлоор манай аймгаас төлөвлөж 4 хүн ирсэн. Дарагтаа бид нэр заламжлалын зөвлөгөөний хурлаар оролцоо байж байна. Сая би маллаад манай ээж авгаасаа малчин хүмүүс байсан мэт маллаад нэг 4 жил болж байна да. Залуу малчин миний хувьд бол мал маллах сайхан. Маллаад байгаа одоо би өөрөө бүрэн дүн боловсралтай. Ийм цаашдаа ер нь бол одоо залуу малчдын зөвлөгөө өгөхөд бол ийм хурал цуглаан бол байнгын зохиож байвал хэрэгтэй юм даа гэж бодож. Одоо саний тэр юунаас хоршоол айгүй их таалагдж байна. Би тэрийг сайхан ер нь маллаад нэг удахгүй сайхнаас л мэддэг боллоо. Тэгээд тийм хоршоолтой олчмоор юм байна. Ах түмэрнээс нэг 10 хүн те. Нэг хоршоол нэгэн бүлэг нь ахлаа те. Хоршоол гаргачмаар юм байна гэж бодлоо. За ер нь их юм байна. Сурах мэдж авсан юмнууд сайхан юмнууд янз их ярьж байна. Ер нь энэ сургалтанд бол нэлээд юм толгойд хийж байна да. Ойлгож байна. Авсан авж үлдэж байна. 94 оноос хойш малдагсандаа сургууль соёлоос багаасан гарцсан. Тэгээд аваагаан дагаал маллал өдөө хүртэл явж байгаа. Инхүү Төвийн Бүсийн аймгийн залуу малчид 2 өдрийн турш хөдөлмөрийн Баатар гавьяат малчдын туршлагаас олон 10 зүйл сурсан Төвийн Бүсийн чуулга уулзалт болсон юм а.